Энэ хуулиар шинжлэх ухааны технологийн тухай хуулийн дээр хувийн хвшлийн оролцоо болон төрийн дэмжлэг санхүүжилтийн эрх зүйн үндсийг тогтоох харилцааг зохицуулна гэсэн энэ агуулгын хүрээнд энэ хуулийн төсөл орж ирсэн юм байна гэж ойлгосон. Тэгэхээр өөрөөр хэлбэл төрийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг дэмжих тендерт ороход нь илүү амар хэлбэр болох гэсэн иймэрхүү залтууд орж ирсэн билээ. Энэтэй холбогдуулаад ер нь энэ шинжлэх ухааны технологитой холбоотой асуудал ер нь сүүлийн жилүүдэд хаягдсан байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хилцэхэд 2 жилийн үр дүн хилцэхэд энэ асуудал бол одоо маш хангалтгүй байгаа ийм дүр зураг байгаа. Жишээлбэл би одоо энэ шинжлэх ухааны технологийн үйл ажиллагааны зарлыг дотоодын нийтлэгтийн 1% хүргэнэ. Суурь түвшин 0.011, 2025 оны зорилт түвшин 0.12 гээд хүрсэн түвшин 0 байсан. Дээр нь аж ахуй нэгжийн орлогын албан дотрын тухай хуулийн дээр 22.9.8 дээр ихтэй сургууль шинжлэх ухааны академи судалгаа шинжилгээний зорилтоор олгосон тэтгэлгийг чөлөөлөхөөр энэ 1% татвартай холбоод чөлөөлөхөөр ийм заалт орсон боловч энэтэй холбоотой журам нь одоо болт гараагүй байгаа. Тэгээ энэ журмыг хизээ гарах вэ гэдгийг бас түрүүчийн хуралдаанууд дээр асуугаад хариулт авч чадаагүй. Дахиад эдийн засгийн хөгжлийн яамнаас байгаа бол энэ талаар хариулт өгөөч. Тэгээд энэ шинжлэх ухааны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа шинжлэх ухааны технологийн үйл ажиллагааны зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 1% хүргэнэ гэсэн зорилтыг одоо яаж хангахаар яаж ажиллаж байгаа энэ талаар бас мэдээлэл өгөөч. За хэн хариулах вэ? Ажлын хэсгийн 4-р эндэр дээрээс хариулъя. За ажлын хэсгийн гишүүн хариулаарай. Ажлын хэсгийн ахлагч бас хариулж болно. Сархадын Зулбахаар гишүүн. Зулбахаар гишүүн хариулж байгаа та. Дараад нь за инх төвшин гишүүн баярлалаа. Маш чухал одоо асуудлыг та хөндлөө. Дотоодын бүтээгдэхүүний 1% рүү одоо шинжлэх ухааныхаа зарлыг хүргэх юм зорилт тавьсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар дотоодын бүтээгдэхүүний 0.1% байгаа. Үндсэндээ энэ бол бидний одоо тавьсан зорилтод яагаад ч одоо хүрээгүй юм байдал. Нөгөө төгөр улсын хурал дахь хүний хөгжлийн нийгмийн бодлогын байнгын орны бүрэлдэхүүнд байгаа боловсрол шинжлэх ухааны дэд хорооныхон сая намрын чуулганы завсарлагаанаар шинжлэх ухааны хүрээлэнгүүдээр явж ажилласан. Их сургуулиудаар одоо бас очиж ажилласан. Тэгээ энэтэй холбоотой одоо тухайлсан саналууд гарсан байгаа. 11 санал гарсан байна. Тэр нь бол шинжлэх ухааны байгууллагын хөрөнгө оруулалт, хүний нөөц, цалин хөлс, тэрнээс гадна одоо шинжлэх ухааны байгууллагын одоо хүний нөөцийн өргөнд хөгжлийн асуудал гэдэг ингээд цогц зүйл байгаа. Ийм бүхнийг одоо шийдэж бид тодорхой салбарын бас хөгжлийг урагшуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Тэгээ энэтэй уялдсан байдлаар дэд хорооноос одоо байнгын хороогоор уламжлуулан эдийн засгийн хөгжлийн яамд 11 одоо чинь санал бүхий одоо бид ийм дүгнэлт хөргүүлсэн. Тэр дүгнэлтийг бид бол Монгол Улсын их хурлаас бол тогтоол болгож гаргах ёстой гэж ойлгож байгаа юм. Энэ тогтоолын дагуу бид ажиллах ёстой. За жишээ нь хамгийн энгийн нэг одоо тодорхой зүйлийг ярив. Манай одоо эдийн засгийн гадаадын экспортын 80% бол уул уурхайн салбараас байдаг. Тэгээ уул уурхайн одоо шинэ чиглэлээр 2 хүрээлэн байгаа. Геологийн хүрээлэн, уул уурхайн хүрээлэн гэж. Геологийн хүрээлэнгийн сүүлийн 5 жилийн судалгааны зардал нийт одоо өөрийнх нь одоо төсөв нь бол 1 тэрбумаас хэтрэг. Судалгаа биш ихэнх нь бол одоо урсгал зардал нь бол явчихсан. Гэтэл бид нэр геологийн хайгуул судалгаа бол үндсэндээ өнгөрсөн жилд хийгээгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Тэр энэ чиглэлээр бид анхаарч хийж цаашдын эдийн засгийн суурь болсон уул уурхайн салбарын бас одоо хөгжлийг хангах юм байна гэдэг одоо ийм олон жишээнүүд гарч байгаа юм. Тийм учраас энэтэй уялдсан байдлаар бид тогтоолын төсөл оруулахаар одоо ямар ч сан бэлтгэл хангана. Тэгээ энэ дээр та бүхэн бас дэмжиж өгөөрэй гэж байгаа юм. Шинжлэх ухаандаа анхаарахгүйгээр бид бол хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй. Мадажхуу одоо эрүүл мэндийн хүрээлэн дээр очиход вакцинууд нь бэлэн болчихсон. Энийг бол үйлдвэрлэлд нэвтрүүлэх ямар ч одоо схем байхгүй. Энэтэй уялдсан одоо шинэ зохион байгуулалтын үндэс тавигдаагүй, зардал мөнгө байхгүй ийм нөхцөлтэй байж байгаа юм. Тэгэхээр энэ чиглэлээр бол бид бол тухайлан анхаарна. Тэр битгээд одоо шинэ хувийн ишлэлтэд хүншлэх тодорхой тухайлсан схемүүдийг бас тодорхой болгох ёстой гэсэн ийм одоо саналууд гарч байгаа гэдэг хэлье. 66 хүрээлэн байгаа.
66 хүрээлэнтэй бид бол бүгднтэй нэгдсэн байдлаар уулзсан. Тухайлсан одоо хүрээлэнгүүдэд бид сонгож 8 хүрээлэн дээр бас ажилласан байгаа. Ингээд таны хэлсэн зүйл бол нотлогдож байгаа. Энийг бид бол бүгдээрээ одоо хамтаа анхаарах ёстой гэсэн юм чигтэй байна. За ажлын хэсэг нэмэд хариулчих. 4-р энэ дээр. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Аж ахуйн нэгжийн орлогын албан дотрын тухай хуулийн 22/9-тэй холбоотой манай асуудал эрхэлсэн сайд бол шаардлага баталсан. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас бол сангийн яамтай зөвшөлдсөд одоо дахин баталж ирүүл гэсний дагуу бид сангийн яамтай зөвшөлдсөд төслийг эзлэн боловсруулсан. Одоо захиргааны ерөнхий хуулийн дагуу бид олон нийтэд санал авах явцтай явж байна. За даш цэрэнгийн их төвшин гишүүн нэмэлт асуулт асууя. За энэ шинжилгээ ухааны технологи хөгжүүлэхэд хувийн хвшлийн оролцоо яг энэ татврын энэ саяын хууль бол маш чухал үүрэг оройлттой хуулийн заалт байгаа. Тэгээд энэ чиглэл хууль маань батлагдаа бараг 2 жил болцсон байхад ингээд бараг хамгийн эсвэл танаа энэ журам явж байгаа. Шинжилгээ ухаанд бас ямар шүү байдлаар хандж байгаа нь яг энэ төсөв тавьж байгаа дүн энэ дагсан хуулинд хандж байгаа байдал эднэрээс л харагдаад байгаа л байна л да. Тэгээд нэг дагсан хуультай холбоотой нэг асуулт байна. Төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлгээд энэ хуулийн үйлчлэг хүрээнээс энэ төрийн өмчийн эрдэмчлэгээний байгууллагын шинжилгээ ухааны технологийн төсөл суурь судалгаа хэрэглээний судалгаа технологийн туршилт зөвшөөрлтийн ажлыг харилцааг энэ хуулийн хүрээллээс гаргахаар заасан мөртлөө сүүлд нь ард талд нь баталгаатай холбоотой тендер гүйцэтгэлийн баталгаа болон тендерийн баталгаатай холбоотой хоёр заалтыг За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Жигждийн Батчаргалын урилгаар Төв аймгийн Аргалант Эрдэнэ санд сумын соёлын төвийн ажилтнууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд улсын их хурлынхаа гишүүдийн нэрийн өмнөөс амьдралд наз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За ажлын хэсгийн ахлагч Сархаадын Зулбахаар гишүүн хариулъя. За Эрдэнэ бол гишүүн маань тэнд сууж байна бас та бүхний сонгогдсон Төв аймгийн гишүүн. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. За таны хэлдэг гарцаа авахгүй зөв. Шинжилгээ ухааны технологийн тухай хуулиар бол таны сайн хэлсэнчлэн тодорхой үндсэн чиглэлийн судалгаанууд дээр шинжилгээ ухааны одоо байгууллагууд оролцоход тендерийн тухай хууль одоо өөрчлөхгүй байхаар юм зохицуулт байж байгаа юм. Тэр нь бол үндсэн чиглэлийн судалгаанууд дээр шууд одоо холбогдох чиглэлийн судалгааг нь хийлгээ явдаг ийм зохицуулт бол бий. Нөгөө тэгвэр бол одоо төрийн байгууллагуудад гарцаа авах одоо тендер зарж авдаг ийм судалгаа болон тооцооллын үнэлгээ хийдэг ийм ажлууд байгаа юм. Тэгэхээр тэрийг бол бас мэрэгжлийн хүрээлэнгүүд хийх ёстой байдаг. Тэгээ мэрэгжлийн хүрээлэнгүүд энэ одоо ажлуудад орох зэрэг тендерийн баталгаа шаарддаг. Энэ тендерийн баталгаа шаардна гэхээр зэрэг нөө хүрээлэнгүүд маань өөрсдөө төсөөс авж байгаа зүйл нь урсгал зардал тэгээ цалин хөлснөөс цааш хэтэрдэг учраас энэ тендерүүдэд орж чаддаггүй. Тэгээд эсрэгээр нь өөр одоо жишээ нь байгууллагууд магадгүй төрийн бус байгууллага шиг. За хариултаа дуусгачих. Сархаадын Зулбахаар гишүүнд 1 минут. Ийм байгууллагууд ордог нөхцөл байдал үүсэн учраас шинжилгээ ухааны байгууллагуудын мэргэжлийн түвшин судалгаа хийх энэ одоо оролцоог нэмэгдүүлэх, оролцоог нээх зорилгоор одоо энэ зохицуултыг бол одоо төрийн өмчийн одоо өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуульд одоо нэмэлтээр оруулж гисэн юм байнамаа. Энэ манай улсын хурлаас одоо бидний зорилго болгосон чөлөөлөе гэсэн одоо зорилттой бол шууд ийцэж байгаа. Шинжилгээ ухааны салбарт бас тодорхой төвшний бид ийм чөлөөлөлт авчирж байгаа юм хэлбэр юм байгаа. Нөгөө төвөр шинжилгээ ухааныхаа салбарыг бас хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа бас ийм зохицуулт болж байгаа гэдгийг танд бас тэмдэглэж хэлье. За мөнгөн цогийн ган